Өнөөдрийнхөө бичлэгээр би Jenny шиг нэг өдөр хооллож бас тасгал хийн гэж бодож байна. Интернетээр судлаад үзэнгүүт бас яг ингэж иддэг гэсэн тийм их мэдээлэл бол байхгүй. Ерөнхийдөө чадхаараа судлаад тэгээд нэг өдөр дагаад хий. Энэ нь ерөөсөө турж мурах гэсэндээ биш, зүгээр Jenny шиг төстэй хоол идээ, төстэй тасгал хийхэд ямар мэдрэмж мэдэрч ийн тэрийг ингээд бичлэг болгож оруулъя гэж бодсон. Би өмнө нь Victoria's Secret model IU гэдэг одоо алдартай хүмүүсийн дэглэмүүдийг бас 3-7 хоногийн хооронд ч юм уу хийж үзэж бичлэг хийдэг байсан. Тэгээд өнөөдөр болохоор би зөвхөн нэг өдөр хий гэж бодсон. Одоо хэдүүлээ хамтдаа Jenny шиг хоол идэж тасгал хийж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе. So, I'm so scared. Тасгал хөдөлгөөний хувьд судлаад үзэнгүүт тийм өндөр ачааллтай тийм тасгаллаас илүү одоо low intensity тасгалуудад дуртай харагдсан. Жишээ нь агаарын йог, пиларис, бүжиг алхах, тэгээд ууланд гарах ч юм уу тиймэрхүү одоо тасгалуудад дуртай харагдсан. Pilates by Izzy сая хийсэн. Тэгээд ихэнхдээ би Pilates by Izzy-гийн тасгалыг хийхдээ нэг 30 минутын тасгалыг юм хийдэг байхгүй. Тэгээд сая яг 55 минутын бүрэн тасгал хийсэн юм шиг санагдаж байна. Тийм болохоор ер нь цаашаад ч гэсэн ингээд жоох юм урт хугацаатай иймэрхүү Pilates бас ганц хоёроор нь оруулж ивэл зүгээр юм шиг санагдлаа. Тасгалаа хийжээд усанд ороод хүүтэн шүршүрт ороод өглөөний цайгаа идэх байсан. Гэхдээ сая тасгалаа хийж авах хооронд би миний өглөөний цайг хийчлээ. Тийм болохоор эхлээд зүгээр өглөөний цайгаа идээд усанд орно. За тэгээд судлаад үзсэн чинь Jenny ихэнхдээ ер нь өглөөдөө James, Avios бүхэл бүрийн талах төлхөө иддэм байх. Тэгээд өнөө өглөө болохоор би Avios нэмэлт тийм сахар сүүгүү зүгээр банан тэгээд passion fruitтэй ийм Avios хийсэн байна. Тэгээд энэ дээрээ би жоохон зөгийн бал хийгээд амт оруулчихна. Зөгийн цэвэр бал. За cheers. Би нэрээ бас нэг юм сонсч байсан юм байна. Дан ганц Avios-ийг ингээд дангаар нь идэхээр бас тийм эрүүл байдаггүй гэж сонссон. Аль болох зөгийн бал, James, chia өр, peanut butter, чимээтэй тиймэрхүү юмнууд нэмж баяжуулаад илүү тийм тэнцвэртэй одоо өглөөний цай болгоул дээр идэг гэж манай хоол зүйч найз хэлжсэн. Өнөөдөр бас ингээд шинэ 7 хоног эхэлж байгаа. Нэгд өдөр болохоор өглөөс ирээд гоё тасгал хийгээд иймэрхүү эрүүл хоол идээд эхлүүлж байгаа болохоор цаанаасаа л нэг юм гоё юм. Ингээд угаасаа л тасгал ингээд хийчихээр цаанаасаа ингээд арьс марс ингээд бүр амар гоё санагдаад. Би одоо өнөөдөр ингэж идэхдээ нэг ямар айхгүй наа. Тэгвэл угаасаа би сүүлийн хэдэн 7 хоног амтлагч бахтай тийм гэрийн эрүүл хоол сайн идж байгаа болохоор надад яг үндэ айгу гоё санагдаж байна. Угаасаа миний өөрийн идж байгаа хоолтой айгу төстэй санагдаж байна. Ерөнхийд нь ингээд судлаад үзсэн чинь Jenny нүүр болон биеэрээ ингээд хавгнахгүй тулд давс багтаа хоол иддэг юм байлээ. Ялангуяа тийм том тоглолтын өмнө ч юм уу мэдээж энгийн үедээ илүү иддэг sea salt vinegar chips гэх иймэрхүү юм бас туртал юм байлээ мэдээж хүн лимчин. Харьцангуй гайгүй тийм цэвэрхэн үлдрийн аргаар боловсруулаагүй тийм нэмэлт химийн найрлага одоо уртцагч бодис ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө хэрэглэх дургүй юм бэлээ. Тэгээд өдөрт яг 3 хоол иддэг. Made a strong impression. Long evening of dull speeches, so I'm better than За өдрийн хоол бэлэн боллоо. Тэгээд Jenny ер нь тийм авокадо салатанд айгу дуртай юм байлээ. Тэгээ би жоохон баяжуулаад төмс дахиад энэ төр хийгээд гоё тийм тэнцвэртэй гоё өдрийн хоол хийлээ. Тэрнээс одоо Jenny-гийн хоолыг идэж байгаа тий. Ямар вэ? Эрүүл гоё байна. Дахиад махага шараагүй. Тасгүй шарагчаар шарсан төмс дахиагаа бүгдийг. За саяны өдрийн хоол үнэхээр гоё ялаа.
Би энэ том саваараа 2 дахь дүүргэсэн. Тэгэхээр одоо 1.2 литр ус уусан байна гэсэн үг. Халуун бүлэнээр нь зөгийн балтаа ус ууж байгаа. Яг одоо л бид хоёр жоохон суугаад ажиллаа хийгээд байна. Нээрэнд ажиллаа хийгээд байна. Гаргаарай. Араа хаалаа идчихэд маск тавиад гой кино үзэж байна. Жохон өлсөж байна. Нэг тийм заримх ч юм уу идмээр санагдаж байна. Би хоёр сая Halloween костюм өмсөж үзчихэд Beers Jenny шоколад үзчихсэн чи ирснэ гой мэдсэн шүү дээ. Beer жантайгаа мэдээд. Бид хоёр 4 жилийн өмнө хамгийн сүүлд Halloween-аар хамт байсан. Тэгээ энэ жил одоо сая Halloween костюмаа бүгдийг өмсөж үзээд нүрээ нэлээд хүнд бодсон болохоор бүгдийг гоё арилгаад skin care хийсэн сууж. Бид хоёр Үгүй зөв ингэ. Тэгэл гоё сонирхолтой юм ярьж дуусгал юм чинь. За тэгээ. Jenny шиг холлоод ямарсан бэ нэг өдөр. Гайгүй. Jenny шиг ингээ холлоод яваад чадхаар байна уу? Жохон чиглаад. Ер нь гэхдээ ингээ хэцүү юм юу байсан бэ? Яриа яах вэ? Болох юм уу? Яриа. За. Нэг хийж чадаагүй юм detox juice хийж чадаагүй. Зэнийг амар өсгөл юм л та одоо ингэ гөрийгөө дундаж чадхаар. Би гэхдээ үнэхээр яг камераг орж жоох эвгүй идэм байна. Like I keep like бантаа. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. I thought you were joking. За тэгтээ бид хоёр жинхнээсээ 4 жилийн өмнөх шигэ байлаа шүү дээ. Миний бичлэг үзсэнд баярлалаа. За бай. Хөөбөч. За дараагийн бичлэг дээр уулзцгаая. Бай. Bye. Хай, за энэ бичлэгээ дуусгахдаа би Анукатай хамт байсан болохоор ерөөсөө ойлгоход дуусгаж чадаагүй. Бараг би бинтэйгээ мар цансараа таарсан болохоор зүгээр тустай яг төгсгөлөө хийе гэж бодлоо. Тэгээ Jenny шиг нэг өдөр идээд ерөнхийдөө бол надад айгүй гоё тийм цэвэрхэн хөнгөн санагдсан. Тэгээд жингийн хувьд бол ерөөс ямар ч өөрчлөлт гараагүй. Яг тэгэл нэг л өдөр хийсэн. Тэгээд гэхдээ яг иймэрхүү байдлаар идээд байхад бол надад айгүй боломжийн санагдсан. Яг хуу тодорхой жоохон хувьд нь тийм чихлаад зарим ч юм уу тиймэрхүү байдлаар жоохон гоё тэнцвэржүүлээд идээд яваад байх юм бол удаан хугацаанд үр дүн гарахаар санагдсан. Ямар нэгэн дэглэмийг яг амьдралынхаа туршид байнга хэрэгжүүлж чадахгүй бол ер нь бол нэг бариад авах шаардлагагүй гэж би боддог. Өмнө нь иймэрхүү бичлэг хийдэг байхдаа айгүй сонирхолтой байсан болохоор энэ одоо бас өөрийнхөө дуртай Jenny-г сонгоод хийлээ. Тэгээ өөр хэнийхийг ингэж хийлгэмээр таад гоё комент бичээрэй. Тэгэлээ. Дараа 7 хоног уулзцгаая. Би сая бүтэнсээ өдөр бичлэгээ оруулах гэсэн чинь өдөржингөө гадуур ажилдаа явж байгаа дараа амжаагүй. Тийм болохоор нэгд өдөр оруулж जैन. Тэгээ дараагийн бүтэнсээ өдөр уулзцгаая.